дараагийн асуултыг гүндлээ нэр дэвшигчээс асууя. Одоо ерөнхийдөө Тувааны тодтголтой ардчилсан нам, Эрдэнийн тодтголтой ардчилсан нам гэ хоёр хуваагдсан байна. Та хэрвээ дарга болвол энэ хоёр хуваагдлыг яаж зохион байгуулах хувилбараа танилцуулна уу? Тэгээд үнэхээр ардчилсан намынхан аль нэг фракцийн хүн биш хүнийг одоо гаргаж энэ фракцийн хагардлыг одоо болиулъя гэж байгаа бол одоо тэр хүн яг би юм байгаа юм шүү дээ. Зовлонгийн мэднэ, бүх утга учирыг мэднэ, энэ фракцид орж байгаагүй. Би бол энэ фракцуудыг бүгдийг нэвлүүлээд нэгтгээд та нар яагаад байгаа илүү нэгдэцгээ миний тугандор, манай тугандор, намынхаа тугандор, үзэл бодлынхаа тугандор, ялалтын тугандор нэгдийгээд аваа явахад одоо би бол бэлэн байгаа. За хоёрдугаарт ардчилсан намын одоо асуудал бол энэ зүгээр одоо энэ даргын асуудал ч юм уу энэ фракцийн асуудал бол энэ шийдэгдчихнэ. Би тэгж үзэж байгаа. Үнэхээр тэр дарга лидерээ гаргаад ирэх юмар тэрийгэ тойроо явна. Тэгээ энэ фракцийн асуудал нэгдүгээр чухлаас гадна дараагийн асуудал бол тэр намын дарга энэ намыг дараагийн сонгуулиудад ялуулж бэхжүүлж ийм энэ намыг ингэж одоо төлөвшүүлж тийм үү авч явж ялалтанд хүргэж олон ялалтанд хүргэж сайхан болох ёстой байхгүй юу? Тийм даргыг сонгох ёстой юм шүү. Ардчилсан намын даргад нэр дэвшигч Ламжавын Гүндалай.